За тавлаг байхаа. Тавлаг. Үйл ажиллагаа сайхан болж байна да. За баярлалаа мэд. Одоо ястан үндэсний энэ эдийн ондаад энд ирээд одоо би амтлан гэж би бодсонгүй энийг амтлах гэж би сумаас сум руу их хол километр мэдээж явна шүү дээ. Тий. Нэг доор одоо бүр сайхан арга хэмжээ болж байна. Энүүгээрээ дагаад бас үндэснийхээ одоо энэ Монгол угсаатныхаа хоолны дундаа тэр ёсныг одоо гаргаж ирж байгаа сайхан одоо болж байна. Ер нь бол ийм арга хэмжээг маш их олоодаа таас явуулдаг. Танд олон одоо үе бас одоо угаасаатуудаас одоо хатснаас хэлмээр байна. Нэг Монголын гард өндөр тогооч хүн бол бас галын бурхад болсон эдийн ондааныхаа яс жайгийг авч явдаг эртний одоо хүн гүрний хаадаг үйл юм уу эцэг хаад үед бас байдаг л байсан баг тийм ээ. Энийг бас яг тээж явна гэж боддог. Ер нь тухайн улс орн хоолны хамгийн гол юм одоо үс хоёд байдаг. Өнөөдрийн арга хэмжээ сайхан болж байна. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ ямар ч тай тий ямар үйл ажиллагаатай бас болж байгаа юм. Тэгснээр одоо Монголын ард түмэнд болон үндэсний хоолыг түгээж байгаа соёлноос юу юм те. Ер нь одоо энэ хугацаанд таны хийж ирсэн хөдөлмөр зүтгэл ер нь тогоочийн салбарт ажиллаад маш олон зүйлийг бас хийх шүү дээ. Хийж ирсэн ажлуудаасаа сайхан бас танилцуулаач гэж би бас түүнээс хүсмээр байна. Би бол одоо яг энэ Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын гавьтай цар савгтаа одоо үйлдэх юм байгаа. За тэгээд манай одоо Ховд аймагчин онцлогтой Монгол улсынхаа одоо батлаа бол одоо ясны өглөөний нутаг Ховд хот гэж ярьдаг шүү дээ. За тэгээд тэр чүүднээс нэг хоёрт бол би анх одоо 81 он нэг тогооч болсон. Тэрнээс хойш одоо яг энэ тогоочийн мэргэжлийн сургуулийн төгсөөд нийтийн орны технологи тэгээд одоо энэ Ташлууд доогийн газрын бас бакалавр хүн судлалын мэргэжилтэй ийм хүнэлтэй. Тэгээд би хүн судлалын магистрийн зэрэг хамгаалалтаа бол Монгол одоо угсаатны хоол судлаар одоо юу магистрийн зэрэг хамгаалсан 2000 оны ихээр. Тэр цагаа тэрийг одоо судалж байгаа үеэсээ эхлээд одоо миний багш бол Хатанбаяр гэдэг Монгол Улсын зөвлөх инженер. Ийм багш миний судалгааны ажилдаа намайг дэмжиж тусалж ингэж явсан байгаа. За би анх тогоочийн мэргэжилс миний одоо технологийн багш одоо доктор Дархуу багш маань байгаа. Би бас гайгүй одоо энэ салбартаа гайгүй одоо эзэмтүүдийн одоо шавн. Тэгээд тэр ачид одоо багш нарынхаа анхны надад ихэл тавьж өгсөн мэргэжил. Дээрээс миний энэ одоо тогооч хэдэн мэргэжилээ сонгоход миний том ах надад одоо сонгож өгсөн. Тэгээ ахыхаа сонгож өгсөн энэ мэргэжилийг ямар ч байсан оройролтын хүртэл одоо зүтгэхийн тулд хоёргүй сэтгэлээр явсан байгаа. За тэгээд би энэ анх одоо энэ мэргэжилийг эзэн цагаас хойш тогооч гэдэг хүн зөвхөн хоол хийдэг юм биш. Тогооч гэдэг хүмүүс судлаач байх ёстой. Тэнийг санаачлагч байх ёстой. Энэ одоо өөрийнхөө мэдсэн чадсан зүйлээ бусад түгээж явах ёстой гэж талаас нь тэгээ өөрөө тэрийг түгээхийн тулд өөрөө чадвартай байх ёстой. Өөрөө чадвартай болохын тулд бусдаа одоо туршлага судлах хэрэгтэй. Урд үеийнхээ ахмадуудаас одоо суссан мэдсний авч үзэх ёстой гэсэн ийм зорилго тавьж одоо энэ мэргэжилийг хоёргүй сэтгэлээр одоо төсөө одоо юм байна. 40 хэдэн жил одоо энэ салбартаа явж байна, ажиллаж байна. Тэгээ одоо мөн одоо мэргэжил нэгтэй нөхцөл одоо дараа үеийнхээ хүмүүсийг сургаж хүмүүжүүлэх, тэрийг чадваржуулах энэ бүх юмдаа л өөрийнхөө сэтгэл зүрхийг зориулж яваа юм л хүн. Тэгээд яг би бол хэдий ч энэ хоол гэдэг юм бол яхаар хүний амин хэрэгцээ шүү дээ. Амин хүн одоо мэдээж хоол гэдэг юм данаасаа өөрийнхөө биеийн алдсан энергийг нөхөн. За ингээд тэр үүднээс судалгаа хийн. Дээрээс манай монголчуудын нүүдэлчин их овгийн одоо эдийн ондаа гэдэг бол одоо дэлхийн нийтийн эдийн ондааны ихэл юм. Дэлхийн нийтийн эдийн ондааны ихэл юм гэж. Тий. Яагаад гэвэл одоо би бас хоолны буйнд маш олон оронд үзлээ. Сайхан үг гэж байна. Тий. Их олон оронд үзсэн. Тэнд бол одоо бидний нүүдэлчин өвгдээдсэн тэр нүүд явахтай хийжээс эдийн ондаа үлдсэн байна. Тэрийг тухайн улс орн өөрийнхөө онцлог бүрдээд хөгжүүлсэн. Тэгэл одоо Кыргызстан, Узбекистан одоо юу гэдэг осчсон тэр биш.
дээр нь одоо манайх ч одоо Оросын социализмд Оростой хамтын ажиллагааны хүрээд яасан байхад Бааварын соёлыг бас эзэмшсэн. Монгол энэ бид энэ Монголд одоо хүний нэг онцлог байна. Ямарваа нэг юм дасан зогсож чадвартай. Дээрээс нь нэг юм харах юм бол тэрийг балжуулаад ингээ явах сэтгэмжтэй. За энэ одоо ухаан нүүдэлчин бид өгдөөд бидэнд цуснд нь шингээгээд үлдээсэн. Ийм л авсан. Тийм учраас Монгол одоо тогооч монголчуудын тэр эдийн ундагаа боловсруулж иддэг арга тэрийг шингээд иддэг тэр ёс таг бол өнөөдөр яг цэврээрээ Монголд л байна. Монголчуудад л байгаа. За одоо жишээ нь яг одоо бас нэг дотгодлол талны үхээр манайд ч ар өвөр Монгол гэж яриад байгаа шүү дээ. За ар Монгол гэдэг нь их Монгол одоо бүгд найд Монгол аас тийм өвөр монголчуудын хятадын харин гэдэг өвөр Монгол. Гэтэл манай одоо хааж байгаа сүүлийн үеийн залуучууд Монгол үндэснийхээ тэр юмыг мартаад бусдын тэр одоо юм руу хошуурч байна л да. Энэ юунд би зүгээр ингээд одоо дутагдлыг бусдаас хайхаас биш. Бас мэрэгжлийн энэ хүмүүс бидний дутагдал байна гэдэг үүднээс одоо энэ уламж эдээ ундаа гэж энэ соёлыг залуучуудаа түгээж үлдээе. гэж л одоо бодсон үүднээс бид энэ ажил мэргэжил уралдаан хийж авцгаа энэ Монгол үндэсний уламж эдээ ундаа гэдэг нь сүүлийн 13 жил тусна гарч ирсэн. Гэтэл энийг нь одоо төр засаг бас ойлгоод 50-100 залсын хараад тэр хэтийн одоо хөтөлбөртэй одоо Монгол үндэсний эдээ ондоо голдон улсад сурчлан дэлгэрүүлээ гэдээ бас заагаад оруулаад өгчлөө. Тэр нь бидэнд бас их дэм болж байна. Төр засаг ийм баримт хүч гаргаад өгчгөр нь мэргэжлийн биш бид хүмүүс ч одоо тэрийг мөн тийм байлгахын тулд одоо ингээл санаачлал одоо өнөөдөр хийж байгаа үйл ажиллагаа энэ одоо Ховд аймагт бол 20 гаруй одоо угсаатан байсан бол одоо өнөөдрийн үед бол 9 угсаатан шүү. Яг 9 хичнээн угсаатны одоо 9 угсаат яг 9 одоо ингээд энд байгаа 9 угсаатан 9 тий. За одоо энэ 9 угсаатны одоо бүгдөө тоогооч байна уу? Нэг бол бас ер нь бол тоогооч. Тэгээд энэ хэд чинь цаана тусалж байгаа нь дээж нэмээс гэр бүл бүгдээ манай одоо угсаатны ийм байсан цай бидэд бичлэг хийж таараад тий амаа бол за бэржид манай одоо авцаа одоо ингэдэг тэгдэг гэтэл энэ баруун монголчууд ч одоо дөрвөн ордын үсадчтэй тий үсад уучраас одоо уранхаан торгууд нь загч нь өөлдүүд байна ерөнхийдөө хийж байгаа эдээ ундаанууд нь ижлэх юм шиг мөртлөө арга ажил нь өөр байгаа байхгүй жишээ нь одоо мөслөө хоёр аяг сүртэй цаа ингээд 50 гот амтлахаар амт нөр. Тий. Гаднаас аягаар нарнад адилхан. Өнгийн нарнад адилхан. Тий. Тухайн угсаатнуудын өөрийнх нь эзэд заншсан эдээ өндөө байгаа. Тэрийг нэг болгох одоо дулааны болсонд оруулах тэр зарчмууд өөр өөр шүү дээ. Одоо жишээ нь сая одоо бүгд хийцтэй цай гэдэг өөр амт байгаа. Өөр. Яагаад тухайн угсаатнуудын эзэд хөвж байгаа ургамал биш та цайны хан одоо бүр ярил одоо юу нэ бүр уйларлаа тийм тэгээд энэ угсаатнуудыг чи өөрснөө яаж Монгол хүн чинь дөрвөн уйлралдаа захирч амьд ижуудаар автан байхгүй. Тэгээд тэр одоо нутаг бүсийн тэр бүсийнх нь бас одоо ургамлын амт нөлөөлж газар зүүн байдлаас амт нь бол өөр байна. Яс өөр байна. Сая жишээ нь одоо тэр зэрэг сүмийн загчин байна. Мөс сүмийн загчин хоёр газар хоёр загчин байгаа ч тийм. Тэр хэдий ярьж байгаа үг аялгуу чал өөр байгаа. Тэгэхээр сум өөр баг өөр айд болгон өөрөө. Энэ нь бол энэ шүү дээ. Монгол угсаатны ч одоо эдээ ондож байгаа. Ирийн нэрээр энэ нэрээр гарна гэхчээд тэр ирийн нэрээр ороод ирсэн айл гарахтаа тэр ирийн нэрээр гарна. Тэр ийм гэдэг нь ихнэр хүний одоо тэр хийсэн эдээ ондааны амт юу гарна дүрмээд гарч байсан. Тэр ер нь ингээд нөгөө би энэ жил одоо ирлээ. Дараа жилийн баялаг болоод өгшөө хөгжүүлэх юм байна.
Тэгээд ер нь айр ялд болохоор өөр идэг. Ер нь орол хүмүүс далаа шиг агуу их түүх. Тэгээд судлаад нас түүх баг. Тийм үү? Энийг бол одоо ингээд судлаад ингээд явах юм бол маш одоо түүх. Тэгээд энэ нэг юм нь бол энэ тэр идэ ундаг хүнд хүрэж байгаа сав хэрэглэл чухал. Сав хэрэглэл. Жишээ одоо сая тэр мөнгөн аяганд яагаад тэгээ сарах хийж өгд юм бэ гэж тайлбарлаж шүү дээ. Тэгээ одоо ингэж ёсол гэдэг эзэнт нь яадаг өөрөө бас хэлсэн шүү дээ. Тэр чинь бол нарийн учраас манайхаа одоо иргэдэг хүн болго яагаад энэ хөрөндө мөнгөн мөглөөдөг байсан гэхлээр анги ингэж өгд юм бэ гэдэг чинь бас л хороо яагаад энэ тэр ингэж тэр мөнгөн аяганд юм хийж өгнө гэж одоо өгч байгаа юм нь одоо хол хүний бие үйл шингэх бүтээгдэхүүн байна уу гэдэг нь тэр мөнгөн аяг нь тодорхойлол өгчдөг. Тэгээд нөгөө жишсэн аягнаас бид нар бас нэг эмчилгээ юм уу бид хэрэгтэй юм бас авдаг юм шиг. Доктор хүний биед хэрэгтэй эцсийн одоо бодгодлол илүүдлийг бол тэр одоо аягаараа тохируулах нь шүү дээ. Наазахын бүх зэвэг тийм аяг тэр бүх тийм хамгаалт бол тэр юм бол тэр одоо энэ яг уцаатнуудын хоолундаа ингэж тэр бас хувцас их хүчээр гэрийн одоо тэр гизгтэйг үнсэн хувцас. Тэгэхээр энэ бас энэ Монгол үндэсний эдэ ундаа бол ерөөсө бүх ёс цаг явж байсан ба хүний жоочлох, хүндлэх, ундлах тэгээд үүнтэй хайрцаа энэ гэдэг бол хүний төр хөдөлгөөнөөр бүх юм илэрхийлдэг. Зан үйл. Өнөөдрийн арга хэмжээс би нэг зүйлийг бас хардлаа. Би одоо ганцаараа амтлах биш тий. Улс орны хүмүүс амтлах ч юм уу. Монголчууд өөрөө дотроо гэж юм. Яг энийг одоо яг энэ угсаатаар нөгөө ингэж байгаа 7 хоногтой нэг мус хардаа нэг удаа болоод иргэдээд ингээд байдаг тий. Энийг бас би бол бас миний нэг бас мөрөөдөл байгаа юм л та. Би бас одоо чигтээ бас энэ хавдрын залуу тогоос энэ ч цагааг л ярьж илээ. Энэ ховд аймагт угсаатуудын хоолыг гадна. Баруун Монголын одоо угсаатнуудын хоолны газар баг 5 аймгийн том аялын том юм болохоор одоо ийшээ явж байгаа хүмүүс одоо баруун одоо бүсийн угсаатнуудын тэр хоолны газар ороод тэр загчмууд ямар нэг газар ороод сумаар явах хэрэггүй. Одоо загчмууд нь одоо ямар загч угсаат ямар одоо ингээд тэр нь олон биш. Тэгтээ яг ингээд нийшсэн сая одоо ингээд хөгтөрөөр тариагаар бид 13 хийгээл ингэдэг байсан бол нөгөө тийм тэгтэл тэр хөгтөрөөр чүл хийдэг байсан. Ятваа цаалтчлгээ зарчмуудын одоо тийм дутуу ингэж дутуу тийм сая ярьлаа шүү дээ. Тэгээд ингээд маш их одоо энийг ингээд бодлогоод ингээд хөгжүүлээд явах юм бол манайханд бол гадны одоо би цаана янз бүрийн болоорох яг эрүүл цэвэр бүтээгдэхүүн биеийнхээ онцлогтой тохирсон богино хугацаанд өөрийнхөө алдсан илчлэг уурыг бүх зохиол үнэн бол задлаа байна л гэж. Би нэг зүйлийг бас танаас бас асуумаар санагдаж байна. Одоо би ингээд олон газар нутгаар явхад хүнсний аюулгүй байдаг гэж яриад байна. Гэхдээ яаж хүнсийг аюулгүй болох юм бол? Ер нь тавал гадны бүх улс орнууд таваас багш явсан байх. Ер нь Монголд бас энэ хэрэг бүрдэггүй байна. Ер нь энэ дээр та нэг гүйл гаргах байна. Ер нь бол манад хүнсний аюулгүй хууль байхгүй. Хууль байхгүй. Хүнсний тухай хууль гэж байгаа. Тэгээ хүнсний тухай хууль нь одоо шинжлэхдэх гал байж байна. Одоо тэнд нэмэлт өөрчлөлт одоо 5-6 удаа болсон. Тэгээ одоо ахаад ингээд орно. Тэгээ тэрнээс гадна одоо ингээд өөр ийм би зүгээр ингээд халтын ингээд зарим ингээд харахад одоо чөлөөг боловтгаад байх юм байхгүй л та зүгээр. Ингээд дотоос 90 минут гарч байгаа. Тэр баяжуулах хүнсний хууль гаргаж болж байгаа юм чи. Яагаад аюулгүй байдлын тухай хуулийг гаргаж болдог юм бэ? Тэ. Дээрээс нь одоо ингээд хүүхдийн хоолны хууль гарчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ард иргэдийн тэр хоолны хуулийг гаргаж болдог. Ард иргэдийн. Тэ. Олон нийтийн. Яагаад тэр одоо уурхад ажиллаж зориулсан хууль хоолных нь хууль нь гарч болдог. Тэ. Нэг юм заавал ингээд одоо хэсэгчилж гаргадаг юм. Хүүхд ирээд байж болно. Ирүүл савд өсч болно. Тэр ирүүл савд өсөхгүй одоо үүрэгт тэр өсгөлж ёстой. Гэтэл аав ээж нь ирүүл биш хоол идэв яг үнэ. Тэгэхээр бүх нийтийн энэ хоолны аюулгүй байдлыг яасан ч одоо хоол үйлдвэрлэлийн тийм хуультай байна. Би одоо ингэ хөдөлгөөр
өдөө ингээ малтай ш нэг сумд тий. мал юм шиг шүү. Байхгүй. Одоо нэгдлэн дэрүүдүүд байдаг тийм. Ер нь гадны ус нь малаа ингээд ивч ер нь байдаг юм. байлгүй тийм. Энэ ч манайд байсан шүү дээ. Тэгэхээр мал эмнэлгийн газар гэдэг чинь байхгүй болчихсон байхгүй. Тэрнээс одоо чинь намайг хүүхд байх үед чинь малыг ч одоо ингээд нийтээд ингээд нядлаад гарч ирэнгуудаа тэр махыг чинь нэгдүгээр зэрэг юм хоёрдугаар зэрэг гуравдугаар зэрэг мах гэдэг тамг татсан. Тэнцэл зэрэг тий одоо 55 хаан тэгээд тэр чинь хүнсэнд хэрэгэлдэг байсан байхгүй. Одоо өнөөдөр бол ингээд махрын гарчна үний чинь ялгаа бас байсан. Тэр социализм тийм дээ. Одоо социализм гэдэг байгаа. Тэгэхээр манайс яг одоо юм хөгжсөн энэ үед заримдаа социализм үеийн одоо хөвшүүлсэн тэр одоо арга барил дутагтаал байгаа. Одоо энэ яг үүндээ бол манай энэ хоол хүнсний одоо аюулгүй байдал алдагдчихсан шүү дээ. Байхгүй. Хуулгүй юм чинь одоо яаж байх вэ? Одоо хин тусдаа хотондоо байгаа малаа гаргаал зарж байна. Тэгвэл яг малын эмнэлгийн одоо байд юм уу гар үлэг чи хитэн дөгөөгөө авчиж байгаа шүү дээ. Тэгээд социализм үед ч бол юм байсан байхгүй юу? Энэ бүсээс тэдний сарын тэдний хооронд мал нядлж болохгүй. Яагаад гэвэл вакцин хийсэн. Хугацааг тариа хийсэн. Тэрнээс ингээд замч одоо нядалгаа хийхгүй гэдэг ингээд хоригддог. Ийм байсан. Одоо бол мэдхгүй ш одоо яг одоо нэг мах аваад хизээ тий одоо тий вакцин хийсэн баг тэгэл одоо сарн гүйцэн хитэн цаас болох гол аваад тэгэл зарж байгааг мэдэх арга байхгүй байхгүй. Тэгэхээр бас тэр талдаа том хяналт муу байна л гэж боддоо би. Ер нь одоо тэр дээр нэгдлийн үед тэр малаас гарч байгаа нь ер нь бол бодлогын хувьд ч тэр зөв байсан байгаа. Тэгээд бүх бүрэн ашигладаг байсан. Одоо баг тугал хариулдаг хүн чи туглаад хариулна. Чи үнээгээл хариул. Чи ядуугаал мал гэдэгтэй л. Зоо техник малын хэмж аягүй байсан. Байгууч байсан. Тэг байсан. Хяналтыг тавьж ирсэн. Одоо энэ малын хэмжийг байрын цалингийн нөгөөд хөдөө сумдар тавьчих юм бол ядаж нөгөө тэр системүүд нь одоо байхгүй болчихлоо л да. Одоо тэр угаасаа өөрөө ингээд орон нутгаар явахаар хүмүүс нэхэд аваад. Бид эдгээр шийдтiin шиг биднээс өгн хадыг нэхэд ирээд энэ цаас үнийг мэдж байгаа. Эндээс болоод Монголын мах гадагшаа гарахгүй байдгийн болов уу гэж боддог. Мэдээс судалцал байгаа л да. Энэ мэдээс гоё мал айгүй гоё ургамал иддэг гоё гэж ярьдаг. Тэнгуутаа нөгөө аюулгүй байдлыг хараад үзээд нөгөө хардаг баг л та. Энэ малыг чи ийвч байхгүй. За энийг авахгүй нэ гэдэг чинь бас байж ийм хардлагатай бодол бас. Манай монголчууд ч хаан хүнс хэрэгэлдэг хүмүүс л те. Иддэг мал нь өөрөө энэ уул тал хэрээр яваад ургамлын өнгөтэй өөртөө те. Тэрийг одоо биендээ шингээдчихдэг. Тэр малын махыг бид одоо идж байгаа шүү дээ. Азтай хүмүүс байхгүй. Цэвэр экологи. Харин энэ дээр манай одоо сүүлийн залуучууд бол хитгэхийн нэмэлт ламтруулах чиглэл хийдэг байгаа. Тэгээ саагамжуулаад байгаа. Тиймээс өөрөө доктор хэрэгсний өвчл бол их чанаргүй болгоод байна. Тий, ягаад гэвэл чижээ малын маханд хэрэгэлдэг. Хоолнд ламтруулах нэгтээ зөвлөө шүү дээ. Галууруудаас тэрийг аваад одоо зөвлөг яг байрлаасаа махандаа битүүл рүү шингээс малын махандаа аваад хийчихээ саагамжлал өчөж байгаа юм. Би энэс болоод бас юмны ам чанар одоо юу одоо өөрчлөгдөж байна. Үүнээс болоод бас өвчлөлийн тоо ихсэнэ дотоо бодож явдаг хүн байгаа. Тий. За баярлалаа. За тэгээд Монголынхаа үнцнийхээ хоолны соёлын өвийг тээж яваа гэж би хэлнэ. Монгол хоолны соёлыг зам залтыг дэлхийд бас таниулсан таны хувьд. Тэр Монгол хоолоо очиод амтлуулна гэдэг бол таны хувьд болон энэ үеийн бас асар их хөдөлгөөр зүтгэл. Тийм учраас таньдаа бол Монголын тогтоогоос нараараа бас бахархж байна. Өшөө илүү дэлхийд энэ Монгол хоолныхаа соёлыг түгээн таниулаарай. Монгол хоолныхаа соёлын өвийг тээж яваа, өв тээгчхүү гэж одоо багштайгаа. За баярлалаа. Баярлалаа. Дүүгийнхээ бас Монгол үндэс угсаатнуудыгаа ингэж сурчлан таниулж байгаа. Дүүдээ бас баярлалаа. Хүний өнөөдөр хийсэн одоо бүтээсэн энэ түүхийг бол өнөөдөр одоо хүлээн зөвшөөрөхгүй байлаач гэсэн хитэн үедээ тусгах явах ийм сайхан юм бүтээж яваа дүүдээ болно шавьдаа баярлалаа.
алтан сайхан жороо Монголын ард түмэн хуваалцсандаа талагч багштай тэгээд дараагийнхаа юунда за хүмүүстэй хэрэгтэй гэсэн сайхан хоолныхаа мэдээлэлээр дахин сайхан уулзъя. За баярлалаа. За баярлалаа. Баг хамт бол дамжилт хүсье. Бермуда 200cc 250cc энгийн мотортой. Чанартай хэрэглээний кросс 200cc 250cc мотортой. Давуу тал сайн бэхэлгээтэй, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, маш зөөлөн явдалтай. Хянах электрон дохио, ледтэй, хойд дугуй 190-19, урд дугуй 90-19-тэй. Угсрахад маш амархан бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина хоёр төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хроопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 6969. Old Mongolia Үнэн гүрнээс улбаа түүхтэй хүлэг баатрийн ёс жаягтай уламжлалт зоог. Хотел хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. Бермуда 200cc 250cc энгийн мотортой. Чанартай хэрэглээний кросс 200cc 250cc мотортой. Давуу тал сайн бэхэлгээтэй, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, маш зөөлөн явдалтай. Хянах электрон дохио, ледтэй, хойд дугуй 190-19, урд дугуй 90-19-тэй. Угсрахад маш амархан бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина хоёр төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хроопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 6969. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн сулгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсвэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хадгалт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэглэж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro.
урдж гэнэ үү? Сайхан урдж гэнэ үү? Сайхан урдж гэнэ. За. Онцгийн олон жил болсон. Харин тийм биш. Монгол тойрол обдяст үндэсний хайртайванда хооц зангаас гээд нэвтрүүлэг хийгээд яваад. Харин би чамайг ер нь бол юунаас хардаг. Нэвтрүүлэг үзээд хардаг. Сая хавдангийнхаа чанарсан мөнхөрхөн гээд үйл сумдууд явж байгаа орж ирлээ. Өнөөдрийн үйл ажиллагаа сайхан таарлаа. Их сайхан мэдээ зэмлэлтэй болж байгаа. Явсан баяр хүргэлттэй. Баярлалаа. Тэгээд Монголынхаа бас нэг хооцтой одоо үндэснийхээ хоолныхаа соёлыг бас сайхан дэлгэрүүлэхтэй. Энэ нэг одоо сурталчилах хууль үүрэгтэй зорилготой бас сайхан болж байна шүү дээ. Өнөөдөр тийм ээ. Өнөөдрийн хайр үйл ажиллагааны талаар танилцуулах. За, өнөөдрийн үйл ажиллагааг болохоор одоо Ховд аймгаас олон жил мастер тоогооч төрөөгөө байж байгаа. Одоо 2 мастер тоогооч төрсөн. Тэгээд 2 мастрынхаа нэрмжит одоо цэцэгтэй агчдаар энэ тэмцээний өөрсдийнхөө нэрмжит болгож ивент гэж одоо ингэж явуулж байгаа нь бол маш онцлог байгаа. Тэгээд юунд бол энэ тэмцээний гол зорилго гэх юм бол одоо угсаатны хоолыг одоо дэлхийд сурталчлах зорилгоор бас угсаатны хоолн дээр маш их түлхүү анхаарч хүмүүсийг илүү олон оролцуулахыг одоо угсаатны хоолыг үүсэл гарал одоо тэрийг дэлгэрүүлэх гэж одоо олон хүмүүсийг урьдсан байгаа. Одоо тийм ч учраас маш олон хүмүүс одоо эдийн ондааны угсаатны эдийн ондааны төрлөөр оролцож байгаа. Ажил мэргэжлийн уралдаанд гэхэд 60 гаруй тоогооч оролцлоо. Одоо оролцож байгаа тоогооч нар бол ерөнхийдөө бас хөөрхөн сэтгэмжин сайхан нэмэгдсэн залуу хүмүүс бол нэлээд одоо сэтгэж байна. Тэгээд бас яг онцлог гэх юм бол ер нь одоо үзэсгэлэнгийн төрлөөр одоо харахад одоо өөрөө харсан байлгүй. Айгүй гоё юм харагдаж байгаа үстэй. Ер нь бол өвөндийн жигүүрээр одоо яг үндэснийхээ хоолыг сайхан стандарт зөвшөөрж байгаа. Тэр залуу тооцоогч нь баялаг болгож байгаа гэж харагдав. Баруун зүг жигүүрт бол одоо яг тэр уламжлалаараа нөгөө нэрмдээ хүртэл одоо нэрээд ирсэн байна. Тэр ааруудаа хийгээд ирсэн байна. Монгол одоо яг тэр өөрөөсөө номсон дээл боцыг өмсч ирээд яг тэр одоо нөгөө цай уухад Монголыг тэр соёл байдаг. Бидний ямар байх вэ? Яцсан гэдэг яаж үгүйгээд ийм сайхан юмуд бас болж байна. Ингээд нөгөө дээрээс Улбаа түүх маань ямар байсан? Орчин цагт энийг яаж хөгжүүлж явж байгаа юм бэ гэдэг шиг энэ хоёрыг хослоос үйл ажиллаж байна. Харин тийм. Яг хоёр мастаас амжилт хүсье тэгээд яг энэ нэрмжит нь бас ингээд бүх соёлыг дэлгэрүүлсэн олон хүнтэй таниулсан юм сайхан болж байна. Харин тийм. Одоо таны хувьд бол чинь хэдэн жил одоо ажиллаж байна? Би ч одоо хогооч ингээд боход хэдэн настайгаас хэлжсэн тийм. Тэгээд бас удам дэлцэг болж байна. Ээж аваад хогооч байна. Тийм, манай ээж аав бол ер нь тоогооч биш малчин хүмүүс байсан. Тий, би тэгээд одоо худалдааны теолны салбарт би 40 жил ажилласнаас 32 жил тасралтгүй би тоогооч хийсэн. Яг одоо өөрийнхөө хоббигоор тоогооч болсон ихийг болов тэгээд сэтгэлийн өгдөл байж таа. Ер нь тоогооч хүн бол ерөөсө хоолыг ганцхан ер нь бол ер нь сэтгэлээрээ л хийдэг гэж боддог. Ер нь ямарваа нэгэн ажил тийм ээ. Тэгээд би бол анх эхлээд айгуу сонин түүхтэй тэр тоогооч уусан түүх нь бол би нэг хуушураад нэг өглөө гэрээс өвлөн эмнэлэг рүү гарчаад буцаж явахдаа нэг хуушур идэх гээд нэг дүүчнээс хуушур авч идэх гээд идэгсэн чинь надад тэр хуушур нь ерөөсөө олдохгүй байсан. Олдохгүй очрлоод нэг жижигхэн түүцэнд нэг хөгшөө настай хүн хуушур хийжсэн. Тэр хуушурнаас би авч идэх чадаагүй. Тэгээд би энэ хүн ингэж ийм настай ийм хүн ингэж хуушур хийгээд ингэж хүмүүст олдохгүй ингэж ойшруулж байгаа юм чи би яагаад чадахгүй гэж тэгэл би анхтай хуушур хичгэлжсэн. Тэр танд энэ амьдралын энэ одоо сайхан хөдөлмөр зүтгэл Монгол улсын мастер тоглож их гараа байж тээ. Тийм харин би тэгэл анх хэрэндээ бас мэдээж маш олон 40 гаруй жил явхад хүн юу л их одоо цаад бэршээл
зүтгэл одоо бас байх уу тий. Бас нэг өөрөө одоо бас цаашаа бас нэг зочин буулгад байгаа. Тийм, зочин буулгад бас зоогийн газрыг ажиллуулж тий. Юмыг ажилуулна гэдэг бол бас амаргүй тэгэл ажлын байрыг бас хүмүүс гаргаж ухаан хоолны соёлыг бас дэлгэрүүлж явах бол бас нэлээд их хөдөлгөөн. Тэгэхээр Ховд аймагт 21 жил үйл ажиллагаа явуулахдаа би анх гэж жижигхэн цайны газар авч ажиллуулаад би дараа нь 3 цайны газартай болоод би жил бүр 8-аас 12 хүнийг ажлын байраар хангаж ажилладаг байсан. Одоо тэр хөдөлмөр зүтгэлтэй маань үнэхээр Ховд аймгийн ард түмэн бол надад их өр өгөөж өгсөн. Одоо тэгээд ингээд түрүүн дээр чагнал олон медалаар одоо шагнахаас өсвөлээл ингээд одоо мастер тоогоош болтлоо. Би бодвол баг хүн ер нь хөдөлмөрөөр одоо өөдөө зүтгэсний хүчиндэл ер нь амжилтанд хүрдэг гэдгийг би баг харуулж ирсэн тийм. Тэгээд ерөөсөө тууштай. Би ерөөсөө хуушур хийж гиснээс хойш би ерөөсөө 32 жилийн турш ерөөсөө нэг ч өдөр өөр юм хийж үзээгүй. Зөвхөн хоолоо хийсэн. За ихтэй амжилт хүсье. Баярлалаа. Сайхан одоо өдөр бас ингэж таарч байна. Бэлгшээж байна. Монголынхаа үндэснийхээ үе үйлчлэлийн сайхан хоолыг соёлыг түгээн дэлгэрүүлж яваад нэг талархж байна. Монгол үндэснийхээ хоолны соёлын үг гээшиж хийх шүү дээ. Мастер тоогоостой үе одоо тийм ахмад тоогоостой Монголын бүх тоогоостой энэ баярыг бас хамт хуваалцж явсан талархж байна. Баярлалаа. За баярлалаа. Буян дэлгүүр бол бас Монголын тогоочтой холбоог тэргүүлэн явж байгаа. Тэр дундаа манай Ховд аймгийн Эрдэнэ сумын харьяат ийм хүн бол бас Монгол улсын энэ тогоочдыг тэргүүлж байгаа гэдэг бол бас Ховдын бол бас маш их боломж байгаа шүү гэдгийг бол бас хэлхэн зүйтэй байхаар бүсэд бодтой өгнөр оруулж амжилт гаргасны төлөө өндрөөр үнж Ховд аймгийн эрдэнэ төлөвчдийн хурлаас Ховд аймгийн хүндэт тэмдгээр шагнаваа. 25 оны 4 сарын 20-ны өдөр Иргэдийн урлын дарга Z2 засаг дарга ийм амар санаа гэсэн байна. За дараагийн хүн бол мастер тоогооч Б Цэцэгмаа.
тэтгэж дэлхийн талыг дайсаар түмэн жилийн баатрын удамтай хамт төрийн Монгол минь Чингисээс түүхэн мөнхөрсөн хандун хайхна шүтэж тахиж дээд хамаг Монголоо нэгтгэж тунхагласан хамт төрийн дээдсүүд минь Монголчууд их хаадуудын түүхэнд өнөөдөр бидний ийм одоо нэрмэл байна. Энийг ураахачууд сэтгэл гаргасан байдгийн байлаа. Одоо ууж байгаа ёс нүртлээ. За одоо би ингээд ийшээ өргөд буцаагаад өгнө. Би амсахгүй. За. Тэгвэл дахиад амсна. За энэ нэг бидний нэг ёс гэдэг юм. Тэгэнгүүт би одоо дахиад ингэчээд дахиад нэг шүн төсөж байгаа хүнд нь дахиад өгнө. За энэ юу хэлээд байна гэхээр өөрийнхөө ард түмний одоо эзэн бог Чингис хааны Исүхэ Баатар хортой архинд хордож өгчээс олон хаадууд байдаг. Тийм учраас энд мөнгөн бөгчд ингэж хорын шалгаж байна. За энэ одоо янз янзын шившчүүгүй юу гэдэг нөгөө гэрийн эзэнт намсуулаад сүлүүлээд за энэ одоо ямар ч бодсон байхгүй байна гэж хүртдэг. Ийм нөгөө нэг бидний нөгөө нэг юм чинь яваад байгаа шүү. Тийм үү? Өрөөсөө ийм заншилттай. Энэ нь одоо яг Алтан Монгол хоёрыг ярьтаар алтан үнэт идэвхтэй. Яг энэ хүнсний хэрэглээний зүйлийг мөнгө голддог. Яг мөнгө бол ховтой зүйл авсан бол өнгө нь өөрч. Энэ одоо хүний бие аюултай байдаг гэдгээс тэр үед яг хүн мөнгөн аяга юм идчихдэг байсан бай. Одоо энэ цаг чинь мөнгө аяга хүн юм идчих байсан. Тийм учраас хүмүүс нөгөө хор багтаа бүтээдгүй иддэг байсан. Одоо болохоор яаж яана одоо харин бүр одоо гайгүй айлууд гэрээ эзэн таавал мөнгө аяганд байна. Манай өөр төгссөн. Манай өөрөд бол 90 насны гүйцэд ирэх юм бол одоо энэ мөнгө аяганд юм уу. Тэгэхээр би одоо багаасаа одоо ингээд манай аав мөнгө аяг бэлдээд өгсөн. Яг үгүй амны хишгдэг. Амны хишгдэг. Тийм учраас тэр өөрөө гэсэн аягтай байсан. Тэг гэрээ эзний аяг нь хүүхд хоол иддэг. Яагаад хүүхд гэрээ эзний аяг хоол иддэг вэ? Гэрээ эзэн нас өндөр учраас хоолндоо нэмэлт амт оруулдаг, байгалийн гаралтай бүдүүлгүүний хоолнотоо хийж иддэг гэсэн баггүй юу? Тэгэхээр тэр эзний үлдэгдэл тэр аяганд үлдсэн байж магадгүйгээр хүүхдүүд идүүлдэг гэсэн. Тийм учраас гэрээ эзний аяг тустай. Тэгээ мөнгө аяг зэсэн чи бас учиртай байх юм тийм. Учиртай. Тэгээд нөгөө хуулиасаа бол хүний биед одоо доктортой дэвсвэйгээ тэмдэглэж авдаг.